оноос сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдоод ажиллаж байх хугацаанд тойрогтой бол боловсролын салбарт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийжээ. Үүний хүрээнд бид нар энэ 26 дугаар цэцэрлэгт сумын хөрөнгө оруулалтаар байгалийн ухааны судлагдхууны ангийн тогтчлт 3 дугаар сургуулийн цахим ангийн тогтчлтын тоногдох хөрөмжийг бас 3 дугаар сургуульд нийлүүлсэн. Эзрийт олон улсын инэрлийн байгууллагт хамтарч ажлынхаа хүрээнд 6 дугаар цэцэрлэг бол 28 сая төгрөгийн галтгооны тоногдох хөрөмжийг бол шийдвэрлэж өгсөн. За ерөнхийдөө бол олон улсын байгууллага төсөл хөтөлбөр орон нутгийн хөгжлийн санг бол уяж ингэж явах нь хамгийн их чухал юм а гэж ингэж харж байгаа. За мөн дээрээс нь эмэгтэй төлөөлөгчийн хувьд Баян дурсам эсэг даргын тамгын газар 3 цэцэрлэгт бол энэ хүүхд харах өрөөг бол тогтчулж өгсөн байна. За ингэснээрээ энэ ажилтан албан хаагч ар гэрлүүгээ ярих эсвэл хүүхэд нь хараа хяналтгүй байх энэ эрсдлийг бууруулж өгсөн ийм томоохон ажлууд байгаа.